сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувгийн археологийн нууцуд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, НТV телевиз, од мөндөр радио 83.307 хос дэлгөөнөөр хүрч байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За ингээд студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан мөн Сэнгэл баяр нар ажиллаж байна. Арай мэнд хүргэе. За арай мэнд хүргэе. За өнөөдрийн сэдэв маш сонирхолтой. Хувлаа хааны живсэн флот. За энэ дээр би нэг эхлэлээр нэг юм хэлэх гээд унших гээд байгаа юм. За манай дэлхийн гадаргын 71%-ийг далай тэнгисийн ус эзэлдэг. За энэ далай тэнгис дэлхийн усны 97% гэсэн үг. Далай тэнгис бол цэнхэр нүдэн гаригийн маань хамгийн том амьдрах орчин. Хүүхдээ амьтад загас, хавч хэлбэртнүүд, нялцгай биетэн, хевлэр явагч гэд нийт 250 мянган төрлийн ургамал амьтан тэнд амьдарч байна. За далай тэнгис бас усанд орох музейч гэж хэлж болох юм. За учир нь хүн төрлөختний түүх, эртний соёл, иргэншлийн уул мөрийг хадгалах олон гайхамшигт олдуурууд далайн гүнд бас хадгалаастай байдаг. За далайн усны төвшин дээшлэх, газар хөдлөх, галтуул, дэлбэрэх зэрэг байгалийн үзэгдлийн нөлөөгөөр усанд автсан бүхэл бүтэн хотууд байгаа. Бас Тэв улс дамнан аялж яваад живсэн хөлөг онгоцнууд энэ онгоцонд ачаатай явсан үнэт эрдэнэс бараа таваар тэнгис далайн гүнд үлдсэн. За тий яг өнөөдөр үнэхээр нэг юм сонирхолтой сэдвийн талаар ярих гэж байгаа. За тэгээ мэдээж энэ бол Хувлаа хааны усан флот те. Тэгэхээр үүнээс гадна ер нь бол далай тэнгис гэх ингээ бодоод үзэнгүүт тэнгис далай доор орсон хотуудын тухай бас археологийн нууцуд дугаар дээр бас ярьж исэн. Үүнээс гадна тэр далай тэнгист явж байгаа тэр эртний нэг дарс олсон тухай бас нэг гой баримтууд гарч ирдэг те. Хэдэн 100 жилийн хугацаанд далайн доор те. Яг байгалийн одоо юу хэмдэ хөрөгчөнд хадгалагдсан гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр ер нь бол нэлээд сонирхолтой үйл явдлууд байдаг. За ер нь бол цэлэлзэх их далайн гүнд те үлдэж хоцорсон түүх соёлын гайхамшигын нэгэн олдрын тухай бол өнөөдөр археологийн нууцуд дугаар дээр онцлон хүрэх гэж байгаа. За тэгэхээр бидний одоо ингээд нэвтрүүлгээрээ ярих сэдв болвол те Хувлаа хааны усан флот тахгүй. За энэ бол мэдээж өөр улс үндэстний тухай биш. Монголчуудын те бидний түүхийн талаар гэсэн үг байхгүй. За өнөөдрийн сэдвийн хамгийн одоо ингээд нууцлаг бас эмгэлтэйгээр төгссөн аян дайны тухай Хувлаа хааны. Бас Монголын эзэнт гүрний их хаан Хувлаа ба түүний одоо ингээ байгуулсан Юан гүрний тухай гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр хэдүүлээ урдч нөхцөл буюу яг одоо нэг их Монгол улсын үед бол 29 улсын аян дайн гэдэг сэдв явж байгаа. Угаасаа 13 дугаар зууны үеийн түүх ярьж байгаа тийм их Монгол улсын түүх гэдэг. За тэгэхээр эндээс бас бид нар нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. 13 дугаар зууны дунд үе гэхэд бол Монголын эзэнт гүрэн дэндүү гэхэд арай дэндүү том болсон байгаа байхгүй юу. Монгол хэмэх нэр бол дэлхийн газрын зургийг морины туурайгаар хамгаалаад их засаг хуулиараа бол дэлхийг засаглаж байгаа. За монголчуудын эзэлж авсан газар нутаг явуулж байсан улс төрийн бодлого нь бол эзэнт гүрний хэмжээнд бол хүрээд удчихсан. Нэгд Монголын одоо ноёрхол бол тогтчихсон байгаа юм. За Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байх Алтан ордны улс, Цагаадаан улс, Хүлээгэн улс. За энэ өөрөө Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байгаа мөртлөө өөрсдөө бас гүрний хэмжээнд хүрчихсэн. Тийм томоохон улс гэж нэрлэж болохоор байгаа байхгүй. Ийм өргөн цар хүрээтэй улс төрийн үйл ажиллагааг монголчууд дэлхийд дахинд те Аз, Европ төвд явуулж ирсэн. За монголчууд бол аль хэдийнэ дэлхийд ноёрхсон гэж үзэж болно энэ дээр. Энэ тухай бол гадны одоо тийм ингээд Монгол нутгаар аялсан одоо ингээд жуулчд бол гайхан тэмдэглэсэн байдаг. Энэ дэлхий бол монголчуудын хувьд диваажин болж хувирчээ. Тэдний идж байгаа тийм мах бол хамгийн үнэтэй мах, үнсэж байгаа хувцас нь бол тийм хамгийн үнэтэй торог дурдан гэх мэтлэнгээр дурдсан. 1205-аас 1260 оны хооронд 55 жилийн турш бол Монгол зэрэг дэлхийн ямар ч улс орны айрамд ялагдсангүй. За энэ нь бол том зургаараа мэдээж баг зэргийн ялагдал байсан бол буцаж очоод тэр одоо юм ингээд эзлээд авчдаг тийм улс орноо. За үүний үр дүнд бол дайн бол бидний энэ одоо дайны үр дүнгээр бол одоо бидний төсөөлснөөс ч ингээд илүү том эзэнт гүрэн байгуулагдсан гэж үзэж болж байгаа байхгүй. Нэг том юмны тухай бод тэрийг мянгаар үзүүлэх гэсэн тэгэл хариуцлага. Бүрөө. За. За мэдээж өнөөдөр бидний ярих сэдэв бол тийм Хувлаа хаан гэсэн үг. Хувлаа хаантай мэдээж холбоотой. Тэгэхээр Чингис хааны отгон хүү Тулуй Хэрээдийн Сорхогдоон бэхий хатан нарын 2 дугаар хүү Хувлаа 1215 онд мэндэлсэн байдаг. За Тулуй ноён Алтан улсад хийсэн аян дайны үеэр те ахыхаа өмнөөс амиараа тахил өргөж аль эрт залуугаараа тэнгэр тайлсан байдаг. За эцэг нь амьд байхад те Хувлаа болон одоо Хүлэг эднэр бол яг өвөөгийнхөө 29 улсад хийсэн аян дайны бууж ирж явах замд нь те хархираа голын хүндэд хундуйн болгосны хажууд одоо Сэр дарья мөрний иргэдэж байгаа байхгүй. За ингээд энэ газарт бол өвөөгөө тосож их Монгол улсынхаа байдлыг танилцуулсан байдаг. Тэгэхдээ бол одоо 10 настай 10-аас 11 настай Хувлаа 6-аас 7 настай
хүлээгүй. Энэ хоёр бол тэгээ агнсан ангаа одоо ингээд өвөөдө гайхуулж байгаа энэ үйл явдалтай бас холбоотой. За өөрөөр хэлбэл бол Хувлаа хаан бол яг өвөөгийнхөө хайр хишгийг хүртсэн, эмээгийнхээ бас тий хайр хишгийг хүртсэн ийм хүүхэд байсан, хүүхэд нас нь. Түүнээс гадна бол Хувлааг бол яг энэ үед бол Чингис хаан өвөр дээрээ суулгаад олноороо Хувлаан үгийг сонсогдсон. Тэрээр тэ маш ийм цэцэн мэрэгэн хүн ажээ гэж хэлсэн байгаа байхгүй юу. Энэ үгэн ч гэсэн хожим бол Хувлаа бол агуу их юан гүрнийг байгуулсан, эзэнт гүрний их хаан болохдноос нэлээд нөлөөлсөн байх боломжтой юм байна. За тэгээ түүний хүмүүжилд нь хамгийн их нөлөөсөн хүн бол мэдээж Сорхогдон Бэхий хатан. За Сорхогдон бол одоо өөрийнхөө тэ Сорхогдон Бэхий хатан бол өөрийн дөрвөн хүүгүүнээ бүгднийг нь хожим хаан ширээнд суулгаж чадсан Монголд цор ганц одоо юм хатан гэсэн үг байхгүй. За тэгээд жишээ нь бол дөрвөн хүүхдээ өөр өөрийн тэ соёлоор гэсэн үг мөнх болон ариг бүх хоёр хүүхд бол Монгол ахуйгаар харин Хувлааг бол одоо тэ хятад соёлоор хүлээгүйг болохоор тэ дундад Аз одоо ингээд исламын шашинд улс орнуудын юм соёлоор хүмүүжүүлсэн бөгөөд яг тэрдгээр газруудад бүгдээрээ бүх хүүхдүүд нь хаан ширээнд сууж чадсанаараа бас нэлээд нөлөө бүхий. Ер нь Монгол хаттын дунд бол тэ бас гайхамшигтай нэг түүхэн эмэгтэй хүн. Тийм. За Хувлаан одоо том ах мөнх хаан ширээнд суусан. За түүний дараа бол Хорезмын Махмуд Ялаваач болон Хувлаа нарыг Умард Хятадыг засан тохиолохоор илгээсэн байдаг. За ингэснээр Хувлаа бол Умард Хятадын Хэбэ мужийн 80 мянган айл өрхийг захиран сууж цаашлаад Хятад нутгийн захирагчдыг өөртөө татаж чадсан нь хожимо юан гүрнийг байгуулахад бас чухал нөлөө үзүүлсэн байдаг. Хувлаа 1253 онд мөнх хааны зарилгаар Төвд Дайли зэрэг улс орныг байлдан эзэлж байсан. Дайнд тулааны туршлагатай. Үүний дараа Өмнөд Сун улсыг эзлэхээр морцсон ч одоо юу яасан байгаа юм. Энэ Өмнөд Сун улсад одоо бас аян дайн болж байгаа тий. За энэ дайнаар бол мөнх хаан бол өөрийн биеэр цэрэг удирдах явж нэр алдраад урсгах нь зүвөө гэдэг бат ахыхын зөвлөгөөг авснаар Сүн улсын аян дайнд морцсон байдаг. Гисэн хэдий боловч харамсалтай нь мөнх хаан 1259 онд Сичуаныг эзлэхээр те нэг багхан шиг хотыг эзлэх гэж явж байгаад дайны талбарт биеийн гинт мудаад өөрөө биеэ эмчлүүлэх гээд аршаа нь явж явах замдаа таалал төгсдөг. За энэ гинтийн үйл явдал нь бол тийм мэдээж Монголын эзэнт гүрний хувьд бол хар дарсан зүуд болж хувирж байгаа байхгүй. Хамгийн гол шалтгаан нь юу гэхээр мөнх хаан өөрөө залуу байсан. Нас залуу. За тэгэхээр яг энэ бол хаан ширэг залгамжлахаар хин нэг ялангуяа одоо яг хүүгүүдээсээ гэсэн үг тийм хүн гэрээсэл чадаагүй. Саяны тэр Сичуан хотыг эзлэх гэж байгаа тэнд байсан хотыг эзлэх гэж байхдаа Бат Асууд гэсэн хоёр хүүхдээ бас алддаг. Гэх мэтлэнгээр бол нэлээд том гарц хохирол амссан байдаг байхгүй. Зөнгүү болж байгаа юм. Тийм. Тэгээ түүхийн өөр их сурвалжуудад дурдсанаар бол мөнх хаан дүү ариг бүхэгдээ хаан ширэг залгамжлахаар захисан гэдэг юм судалгааны чиглэл бас байдаг. За энэ нь мөнх хаан аян дайнд явхаас өмнө эзэнт гүрний нийслэл болох хар ором хотыг захирах эрхийг отгон дүү ариг бүхэд даалгасантай холбоотой байгаа байхгүй юу? За эндээс эхлээд одоо Умард Хятадыг мөн төвийн зарим одоо мужуудыг захирж байсан те Хувлаа болон отгон дүү ариг бүх нарын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл хүссэн хүсээгүй өрнөж гарч иж байгаа. Шалтгаан нь юу гэхээр Алтан уургийн нөлөө бүхий ноёдууд бол ариг бүхийг дэмжиж байгаа. Харин Өмнөд Сүн улсын аян дайнд явж байгаа их цэргийн хүчинд те бас дээрэс нь тэнд байгаа ноёдууд бол Хувлааг дэмжиж байгаа. За тэгээд энэ бол хоёр бол хэн төрүүлж их одоо хөдөлсөн гэдэг ч юм уу те хаан ширээнд сууж байгаа. Ер нь бол хоёулаа зэрэг нэг онд хаан ширээнд сууж байгаа. Энэ 1260 оны 3 сард Хувлаа төрүүлээд хаан ширээнд өөрийгөө өргөмжилдэг. Харин ариг бүх ч гэсэн 1260 оны 5 дугаар сараас 6 сарын хооронд те хар хоринд одоо ингээд их хуралдаа гэдэг зүйлийг зарлаад те хэдэн хоног үргэлжилсэн одоо энэ бараг ингээд 40 хоног үргэлжилж байгаас те энэ хуралдааг ингээд зарлаад өөрөө бас хаан ширээнд сууж байгаа. Дэлхийн дайдыг эзэлсэн те Чингис хааны ач нар ийхүү өөр хоорондоо тэмцэлсэн яг энэ эгзэгтэй цаг үеийг те түүхчид эзэнт гүрний эв нэгдэл задарч эхэлсэн үе гэж нэрлэдэг. Тэнгэрт хоёр нар байдаггүй те тэрдээ адилхан газар дэлхий дээр ч гэсэн хоёр нар байхгүй. Яг энтэй адилхан ахын дүүс бол 4 жил тэмцэлцсэний эцэст ариг бүх ялагдаж Хувлаад бууж өгсөн байдаг. Хувлаа яг ариг бүхийг ялсныхаа дараа яг хааныхаа те одоо ингээд хаан ширээндээ суучаад хин хаан чи хил гэсэн гэж байгаа байхгүй. За тэгт нь бол ариг бүх бол өмнө нь бол бий байсан. Одоо харин чи болжээ гэж хэлсэн байдаг. За ингээд дүү төрсөн дүү одоо тэ ах хоёр бол хаан ширээний төлөө өрсөлдөж байгаа энэ үйл явдал бол
ганцхан Монголын түүхэнд биш, дэлхийн түүхэнд ч гэсэн маш олон үйл явдлууд болдог тий. Тэгэхээр энд бас л нэг хэн эзэнт гүрний цаашдаа хувь заяаг шийдэх вэ гэдэг санаа бас явж байгаа юм. За ийхүү эзэн суусан хувилаа улс төр, эдийн засаг, соёлын шинжилэл хийж 1271 оноос улсынхаа нэрээ Юан улс болгосон. Тухайн үед Юан гүрэн Монгол, Төвд, Шинжаан, Юнан, Умард Хятадын ихэнх хэсэг газар нутгийг хамаарч байсан бөгөөд улмаар хувилаа өмнөд сүм гүрнийг мөхөөхөр бүх Хятадыг иргэшээсэн агуу том гүрнийг захирах Хятад биш Ухсааны анхны хаан болж чадсан байдаг. За хүчирхэг агуу Юан гүрний эзэн хаан хувилаа улсын нийслэлийн хар хорин хотоос урагшаага шилжүүлж дайдуу хэмээн нийслэлийг байгуулсан нь одоогийн Бээжин хот байхгүй. Тий. За тэгээд өмнөд сүм улс бол умард сүм өмнөд сүм улс те энэ бол ингээд алтан улс хоёрыг бол хоёулан гэн өөрөөр хэлбэл Хятадыг бүхэлдэн захирах, хувилаа бол газар нутгаа тэлэх, нөлөөгөө дорн зүг тогтоох бодлого баримлж байсан. Хувилаа хаан 1274, 1281 онуудад Япон руу довтлсон байдаг. Хоёр ч удаа. За мөн яг түүний үед бол Вьетнам, Бирм, Камбож болон бусад зүүн өмнөд Азийн орнуудыг ч дайлаар нотож одоо вассал буюу хараат улс татвар төлөгч болгосон түүхтэй. За эзэнт гүрнийхээ суу алдрыг мандуулсан ийм хаан байгаа байхгүй юу. За 1308 он гэхэд юу яаж байгаа юм? Ер нь бол Сахилныг эзлэн авч Овг аймагуудыг Монголын захиргаанд одоо ингээд хөлөөн зөвшөөрөхөд хүргэсэн байгаа. Энэ мэтлэнгээр ингээд бодоод үзэх юм бол Хувилаа хааны үед бас Юан гүрэн бол хүчрхэгжилтийнхээ бас л оргил үед нь хурж байсан. Хувилаа хаан байсан үед бол ил хаант улс эдгээр улс бас л хувилаан талыг баримталж исэн гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар одоо ингээд Алтан ордны улс, Цагаадаан улс эдгээр улс бол ингээд ямар нэгэн байдлаар бүр ор тас ингээд салцсан юм бас байхгүй. Хэдийгээр одоо хайдуу тэргүүтээ өгөөдөн удмын хашийн хүү хайдуу хаан ширээний төлөөх тэмцэл өрнүүлж исэн Алтан улс бол тусгаар бодлого Алтан ордны улс тусгаар тогтносон бодлого явуулж байгаа ийм үйл явдал болсон боловч ер нь бол яг энэ Хувилаа хааны үед бол монголчуудын нийт монголчуудын эдгээр саяны нэр дүрцсэн улсуудын эзэлсэн газар нутаг бол ёстой нөгөө нэг Аз Европ гэр нэг морин туурайгаар тамгалцсан юм шиг маш том харагдж идэг. За Хувилаа хаан 1266 оны намар Хятадд шин эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж одоо Япон руу эзэн хаанд алба гувчур төлсөөгөө хэмээн захидал илгээсэн байдаг. За элчиг зарж байгаа гэсэн үг За Тэнгис далайг гатлахад туслагдун хэмээн солонгосчуудад зарлиг болголаа. Хувилаа хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх Тэнгис далай догшин давлгаа бол аимшигт их шуургыг бол ингээд нэг аимшиг шуургын тухай дүрслэн ярьж тэднийг айлгаад буцаахыг хүссэн байдаг. Тэдний ийм арга хэрэгэлсэн нь бол нөгөө талаас Монгол Японы хооронд харилцаанд хотголдон орохоос зайлс хийсэн хэрэгж байсан байна. Мөн шинээр хийх далайн дайнд солонгосчуудад ямар хэмжээний алба ноогдохыг, ямар хэмжээний хөдөлмөр ноогдохыг энэ далайн дайнд монголчуудын туршлага гэхээс илүү солонгосчуудын далаа тэнгист гарч байгаа үйл явдал энийг ашиглан гэдгээрээ болвол бидэнд ямар том хүнд ачаа ирэх вэ гэдгээ нэлээд сайн тооцоосон байна. За Монголын эзэнт гүрний хараат болсон Солонгос улс өөрийн хүсэл санаачлагаар бус эзэн орны үүрэг даалгавраар бусад оронтой харилцах болсны нэгэн жишээ нь бол Монгол Японы хооронд зуучийн үүрэг гүйцэтгэх, Хувилаа хааны зарлигаар Япон руу очих, Юан улсын элчинд газарчлах, хэлмэрчлэх, тэдний цэргийн бааз газар болж Японыг довтлох үед хүчин хавсарахад хүрхээс өөр аргагүй болж байгаа. Сонголтгүй болж байгаа. За Солонгос улсад Монголын ноёрхлыг эсэргүүцсэн бослого тэмцэл гарч босогчд Японтой харилцаа тогтоохыг оролдож байсныг бас тэмдэглэх учиртай энд. Бас тэмцэл гаргаад шүү дээ. Японы түүхч Хадата Такаши Японы тухайд Солонгос улс Монголыг эсэргүүцчил байвал Японд аюулгүй. Эсэргүүцэл нь суларч зогсоход халтай болдог гэж тэр үеийн Монгол, Солонгос болон Япон Солонгос улсын харилцааны шинж төлөвийг тодорхойлон тэмдэглэсэн байдаг. За хувилаан элч нар бол Японд очих аюултай тухаас солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод буцаад одоо Хятад орн руу Бээжин рүү хааны ордон руу хувилаа руу очиж байгаа. За энэ үйлдэл Хувилаа хаан уурсан хэлгэнэж солонгосчуудад итгэх аргагүй хэмээн үзв. Тийхүү туслахаас татгалзаа зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн донгодон анхааруулсан бичгийг 1267 оны 100 бичиж Солонгосын ванд хүргүүлсэн байдаг. Бас том баавартай байгаа шүү дээ. За одоо бүр Солонгос нь өөрөө.
За ингэснээр 1266-аас 1272 оны хооронд хувилаа Солонгосоор дамжуулан Япон руу илчилгээж Японыг Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг шаардсан байдаг. Гэвч Японы Камакура шогунд улс эдгээр шаардлагыг хүлээн авахаас татгалзлаа. Үүн дээр нэмээд Японы Хожо овог Монголын элч нарыг хүлээн авахаас татгалзаж улмаар хувилаа хааны дараагийн элч нарыг цаазалсан нь дайны галыг өөр дээрээ дуудсан үйл явдал болж байгаа. Бүр тий. За Япон хэдийгээр Солонгос сүм улстай холбоотой байсан ч хувь хүмүүсийн харилцаа зөнхөлж худалдаа 8-ны ингээд зэрэгцээ лам хувраг ингээд хоорондоо хуваараа зорчиж байсан ийм үйлдэл явж болж байсан байгаа байхгүй. Тэгээ Японы засгийн газар хааны ордныхан Монголын эзэнт гүрний талаар хэр ойлголттой байсан талаар нэлээд анхаарал татдаг. Хааны ордныхан 1270 онд Монгол улс гэж өмнө нь сонсоогүй юм байна. Манай улс өнөөдрийн эзэнт хааны хүртэл бурхны хамгаалтанд багтаж улс орон үүсэн тогтсноос хойшоогоо харь улсын харьяалд орж байсангүй гэж хувилаа хаанд явуулахаар бичсэн захидал ордны их бичээжтэй Морихетэгийн тэмдэглэлд Монгол гэсэн нэртэйгээр гардаг. За түүхийн судалгаанаас үзэх юм бол Монгол улсын талаар ойлголт бол хомс байсан бололтой. Аз Европыг чичрүүлсэн тэм том эзэнт гүрнийг арлын жижигхэн Япон улс яагаад мэдэхгүй байгаа юм бэ гэдэг бол хувилаа хааны бол бас нэг шарыг нь малтсан үйл явдал болно сте тий. Солонгосын орчуулагч Чо Гэсүн бүр 1271 оны 7 дугаар сард анх удаага Япон руу довтлох саналж бас гаргаж ирсэн байдаг. Тэгээ энэ мэтлэнгээр энэ үеийг хүртэл монголчууд хизээч тэнгис талаад тулалдаж байсангүй. Гэвч хувилаа хаан анх удаа тэнгис талаа гаталж арлын Япондоо дайдах шийдвэр зоригтойгоор гаргасан. Асар том газар нутгийг иргэшээсэн эзэнт гүрний хаан арлын жижиг ингээд ус өөрсдийг нь үл тоохыг яаж төсөрлөх вэ? Хаан энэ данд нэг хэсэгтээ бэлтгэсэн байдаг. Тэрээр тэнгисийг гатлах, Японы арлуудын өмнөд этгээдийг дайж довтлох, цэргүүдийг тээвэрлэх, хөлөг онгоцнуудыг хийхийг солонгосчуудад даалгасан. За 300 хөлөг онгоц тус бүр 200 цэргийн 2 сар орчмын хоол хүнстэй агт мордыг нь ундны цэвэр усны хамт атсан байсан. Хувилаа хааны жанжид хятадын дотоод усанд 30 жилийн турш дайнцсан туршлага дээрээ задгаа тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмээд бас умард хятадд аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэрэгт хөлгийн дэвшилтэд аргыг сайжруулан авснаар сая юан гүрнийг гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагдсан гэж үздэг. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологийн дэмжиж ажиллаж байгаа. За тэгэхээр on time болохоор юу юм бэ гэвэл хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, за мөн М банктай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн өрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлдэг. За бидэнд санал болгож байгаа. За гол онцлог нь юу юм бэ гэхээр хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад хэрэгцээнд нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бидэнд санал болгоод байгаа. За ер нь бол Монгол орон даяар 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь on time-ийн програм ашиглаж байгаа. Сүүлийн 6 сар хэрвээ та үйлчилгээний хүнсний дэлгүүртэй тэгээд 6 сар та on time-ийн програм ашиглаж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр байгаа газараасаа M бизнес аппликейшнээр авах боломжийг on time-ийнхаа олгож байгаамаа. За мөн тус аппликейшнээс 1.3% хүртэлх буцаа алгалттай М банкны карт уншигчаа захиалж та байгаа газараа хөргүүлээд авч болно. За худалдаа эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэнэ гэдэг бол ерөөсөө орлого ашиг эргэлтийн хөрөнгө нэмэгдэх учраас энэ худалдаа эрхлэгчдийн хамгийн гол асуудал энэ байдаг. За тэгэхээр байгаа газараасаа аппликейшнаараа өөрийгөө судлуулаад зээлээ авах гэдэг бол бүр хэрэглэгчдийн мэдэрсэн гэхэд арай дэндүү мэдэрсэн үйлчилгээ аваад байгаамаа. За Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Централ Тавар 708 тодоос мэдээлэл авч болно. 77 77 44 утасны дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм шүү. Сонсоогүй нэгэнд нь манайхан бас хэлээд дамжуулаарай. Худалдаа эрхлэгчдэд бол маш гоё боломж юм шүү. За баярлалаа. За тэгээ цаашаагаа бол хувилаа бол Япон руу хийсэн анхны довтлогыг түүхэнд Бүнэгийн дайн гэж нэрлэдэг. 1274 оны 11-р сарын эхээр 7000 орчим солонгос, жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-га том жижиг байлдааны усан хөлөг онгоц. 900 хөлөг онгоц задгаа далаад гарч ингэ бодоод үзэхгүй те.
За тэгээд онгоцонд 15 мянган Монгол, Хятад, зөрчид уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан Солонгосын усан цэргүүдийг суулгаж Хапо буюу өнөөгийн Пусан хотоос Японыг зорин хөдөлсөн байдаг. Токиогийн их сургуулийн түүхч Шинобу Ишимацугийн судалгаагаар бол энэхүү флот нь Монгол, Солонгос, Хятад цэргүүдээс бүрдсэн тухайн үеийн хамгийн хүчрхэг хосолсон усан флот байсан гэдгийг дурдсан байдаг. Тэд эхлээд Цушима, Ики арлуудыг эзлэн авч дараа нь Кюшу арлын Хаката болонд хурч Японы самурай нартай ан ман тулалдсан байдаг. За яг энэ тулалдаан хийсэн газар бол 2 жилийн өмнө манай од мөндөр сувгийн Зандаа ах болон би ганц өх бид гур бас очоод яг энэ хэсэг дээр нь бас энэ тухай нэвтрүүлэг хийсэн байдаг тийм үү. Тэгээ хамгийн гоё нь юу гэхээр манай Зандаа ах чинь сэтгэл гэж сүү штэ цайлган цагаан бүр тэрний бүр мэдэгддэг гэсэн үг. Тэр нь юу гэхээр яг энэ далайн ирэг дээр бид нар яг энэ тухай нэвтрүүлэг ингээ хийгээд дууссаны дараа Зандаа ах би яг энэ тухай ингээ айгүйх мөрөөддөг байсан гэдэг нүднээсээ бүр нөлөөс гаргаж уйлаад тэрийг нь хараад бие огшоод нөгөө ганаа маань хоолоон жичрээ бид гурав ч хоорондоо тэрвэрлдээ ингээд бас нэг айгу гоё үйл явдал бас болж исэн Яг тэнд нь байх бас сонир мэдрэмж. Тийм сонир мэдрэмж үнэхээр гоё. Тэр нөгөө музейг нь үзэж байгаа, тэндээс олдсон голдруудыг нь харж байгаа гихмчлэнгээр яг тэгэл эндээс одоо нөгөө бэлдсэн сэдвүүдийнхаа дагуу бас очоод 2 ч бас дугаар яг хийгээд ирсэн. Их гоё. За тэгээд мэдээж Монгол цэрэг бол эхлээд бол Цушима, Ики арлуудыг эзлэн авч дараа нь бол Кюшу арлын Хаката болонд хурч одоо нэг самурануудтай байлцсан шүү дээ Самуранаар бол ерөнхийдөө бол нэг давуу талтай. Бас муу гэж үзэж болохгүй За тэд нар юу гэхээр юм ганцаарчлсан тулаанд бол гарамгаад айчдаг байхгүй. Тэг нэг эсрэг нэг тэр. За Монголын тактикта товтлохооны өмнө бол тэр нь бол нийтлийн амжилт олоход хэцүү бэрх байсан байгаа. Ингэснээр шөнө болоход бол гэмт хүчтэй шуурга дэгдэж одоо дайн болж исэн үйл явц дээр монголчууд давмгай байдлыг авч исэн боловч Монголын флот их хэмжээний хохирол амссан байна. Хохирлын тоог бол яг одоо нарийн тодорхойлсон юм байхгүй. Олон усан онгоц живж цэргүүд нь ам өргөдсөн бөгөөд флотын үлдсэн хэсэг нь Солонгос руу буцаж чадсан байна. За анхны довтлогоо ийхүү бүтлгүүцсэн ч наран улсыг эзлэх санаанаасаа Хувлаа хаан алхамж ухраагүй. 1281 онд Хувлаа хаан дахин их цэргийг хөдөлгсөн нь Коандан гэж ингэж нэрлэгдсэн байдаг түүхэнд алдарсан. Энэ удаагийн довтлогоо түүхэнд хамгийн том довтлогоонуудын нэг. За энэ удаа 2 том флот хөдөлгөлөө. Нэг нь болохоор 900 усан онгоцтой 40 мянган цэрэгтэй флот. Солонгосоос хөдөлсөн болвол нөгөөх нь 100 мянган цэрэгтэй 3500 хүлэг онгоцтой өөр нэг одоо ингээ флотыг өмнөд Хятадаас гаргасан байдаг. Ингээд нийтдээ 140 мянга гаруй цэрэг 4400 гаруй усан онгоцтой энэхүү аврах том флот Японы эргийг чиглэсэн байгаа. Гэхдээ энэхүү тоо баримтан дээр бол судлаачид янз янзын тоо баримт хэлдэг шүү. Энэ бол нийтдээ бол ерөнхийд нь одоо ингээ нийт нь аваад үзэх юм бол энэ аян дайнд бол 1500-аас 4400 усан онгоц байсан гэдэг санааг хэлээд байдаг. Цэргийн тоо нь бол 140 мянгаас 200 мянга орчим байх боломжтой гэд ингэж яриад байгаа байхгүй. Тэгээ би яг нэг албан ёсны мэдээлэлээр бол 140 мянга гаруй цэрэг байсан, 4400 гаруй хүлэг онгоц байсан гэдгийг нь баримтлаад явчихж байгаа. Харин би бас яг бүр 4000-аас 5000 хүлэг, дээрээс нь 70,000-аас 150,000 цэрэг хүн байсан гэж сонсоод энэ олон хүний хоол хүнс одоо болсон байх та гэж бодсон. Тэгээ болоод явж байсан байгаа Харин За ингээд 1281 оны 6 дугаар сарын 10-нд зүүн хэсгийн флот Солонгосоос хөдөлж Монаката хүрсэн байгаа юм. За тэгээ удалгүй өмнөд флот Ямари болонд хурч ирсэн бөгөөд хамтдаа Кюшу арлын баруун эрэг дагуу Япончуудад тулалдсан. За 1274 оны довтлохоноос хойшоо Япончууд илүү сайн бэлтгэгдэж туршлага суусан самурай нар Хаката булангийн эрэг дагуу чулуун хэрэн босгож Монголын цэргүүдийг газартханд нь саад болж исэн байгаа. Өөрөө тэр айгу ингээд тэр эрэг рүү гарахад айгу хэцүү арал. Энэ яг оч нүдэр үдсэн болохоор тэгээд тэр хэцүү арлаас нь дээрээс нь бас ингээд 1 м 50-аас их ингээд өргөн ингээд чулуун өрлөгнүүд үрцсэн байгаа. Тэр нь одоо хүртэл байж байгаа. Бүр хэцүү болгож байгаа. Бүр хэцүү болгож байгаа байхгүй. За ингээд мэдээж дөрмийн дагуу Япончуудад тулалдж байгаа. За тэгээ ийхүү тулалдаан хэдэн сар үргэлжилсэн ч Монголын цэргүүд эрэг дээр бүрэн газардаж чадалгүй усан дээрээ тулалцаар байсан юм. За нөгөө талаас Монгол цэргүүд ном сум, жад, сэлэм зэрэг уламжлалт зэвсгээс гадна галт зэвсэг, дарь ашигладаг. Байлдааны тактик сайтай, мөн арвтын системээр зохион байгуулагдсан хатуу сахилга баттай. Өөрөөр хэлбэл тоогоорч тэр, зэр зэвсгээрч тэр давуу байсан баг. Мэдээж. За
За 8 дугаар сарын 15-ны өдөр далаад догшин шуурга дэгдснээр эмгэнэлт үйл явдал тохиос. Камиказе лөө. Тий. Японы түүхчдийн тэмдэглэн үлдээснээр асар хүчтэй шуурганы улмаас усан онгоцнууд хоорондоо мөргөлдөж, живж олон мянган цэрэг амиа алдсан байна. За энэ тоогоор тий хүний тоогоор дээрээс нь зэр зэвсгээрээ ч илүү дайсныг ч тэнгис талаад живүүлэн мөхөөсөн энэ шуургыг тий японочууд тэнгэрийн салхи буюу одоо чиний хэлж байгаагаар камиказе хэмээн нэрлэх болсон байна. Бурхан гараа сунганд тусалсан мэт энэ үйл явдал японочдын сэтгэлгээнд гүн нөлөө үзүүлж хожим дэлхийн 2 дугаар дайны үед ч гэсэн дайсны хүлэг онгоц руу довтолж байхдаа амиа золиослогч бензин дуусаад ирэхээр бүр ингээм амиа золиослоод онгоц мөргөж өгчээсэн шүү дээ. Энэ нисгэгчтэй ч гэсэн камиказе гэж нэрлэж байсан баг. Тийм. Олон зууны турш зөвхөн Японы түүх судартай Монголын одоо Солонгосын сурвалжуудад тэмдэглэгдсэн энэхүү үйл явдал бодит болохыг батлах археологийн олдрууд саяхнаас олдож эхэлсэн байна. За энэ дээр бол ингээд түүх талаас нь ярих юм бол маш олон зүйлийг ярьж болж байгаа юм л да. Яагаад гэвэл Монголын цэргүүд бол дайны буруу тактик хэрэгэлсэн гэл те тэр яг ингээ далаа хар шуурга болж байгаа үед далаа дээр гарчихсан их газар дээр газардах ёстой байсан үүнээс гадна бас бүгд ингээ зангууга хайчихсан гэх мэтлэнгээр ингээд нөгөө баримтууд гарч ирээд байдаг байхгүй. За тэгээ олон зууны турш зөвхөн Японы түүхэн сударт те ингээд энэ талаар бичгтээ бол 20 дугаар зууны сүүлчээс Японы Кишү арлын баруун эрэгт ялангуяа Такашима орчмын уснаас хувилаан флотын олдрууд гарч ирсэн байдаг. Гэхдээ Кишүгийн олон улсын их сургуулийн археологчид доктор Кензо Хашидагийн удирдсан усан доорх археолог төслийн хүрээнд 1990-ад оноос эрчимтэй судалгаа явуулсан. За. Туршлагатай шумбагч эрдэмтэн инженеруудын баг мөн Японы шумбагч Таро Мози 300 тэ дараалан Монгол флотоос үлдсэн олдруудыг судлан усан онгоцны их бий, төмөр зангуу, их бууны чулуун сум, төмөр сумны үзүр, галт зэвсгийн сум, хуйг, дуулга, тогооны сав, шатар зэрэг цэргүүдийн идэл хэрэглийг бас илрүүлсэн байдаг. За энэ нь бол одоо яг тэндээ ингээ музейд бас ингээ хадгалаас та тий ингээ байж байгаа байхгүй. Шатар гэсэн чи сонсогч бас. За шумбагч Таро Мози тий 1980 онд бол Японы боловсролын яамнаас усан доорх археологт ашиглах техникийг боловсронгуй болгох 3 жилийн тэтгэлэг авч үүнийхээ дагуу шаргуу ажилласны хүчинд 700-ны туршид те далайн ёроолт хэвцэн Монгол флотын олдруудыг гарган ирсэн явдал нь энэ юм. Усан дор археологийн матлаг хийхийг хамгийн том асуудал нь бол далайн гүний хурдас. Он удаан жил хоримтлагдсан лаг, шавар, хурдас доор байгаа зүйлийг хамгийн чадaltaа мэдрэгч ч гэсэн илрүүлэхэд маш хэцүү байсан. За тиймээс археологийн баг те археологчид далайн ёроолд ил задгаа байгаа эсвэл арай нэмгэн хурдастай газарт малтлах хийжсэн байна. Харин далайн геологчдын ашигладаг чулуулгыг те илрүүлэхэд ашигладаг дууны долгио мэдрэгчийг ашиглах нь зөв сонголт байсан байна. Усан доорх геологийн судалгааны чиглэлээр мэрэгсэн Токиогийн нэгэн компани судлаачдад те энэ төхөөрөмжөө өгч түүнийг нь археологчид Такашимад одоо ингээ авчирна туршснаар малтлаг илрүүлэлт зориулсан одоо төхөөрөмжийнхээ анхны их загварыг гаргасан гэдэг. За энэ мэтлэнгээр бол яг анхны судалгаа бол мэдээж энэ орчин бол маш олон одоо юм байна. Сая бол усан болоодынхаа тоо баримтыг бас сонслоо тий. Тэгтэл энэний ч одоо 90 орчим хувийг нь одоо сүйрсэнгээ бодоод үзэх юм бол маш их юм байгаа. Тий. За хамгийн их тоогоороо бодоод үзэхэд л 4000 орчим хүлэг онгоц тий. Тэнтэй холбоотой зүйлс маш олон одоо цэрэг эрс тий хувцас хунар дуулга зүйл байгаа. Маш олон зүйл тий хаасаагүй байгаа гэсэн үг байхгүй ойр орчмын. Тэгтэл энд бол яг тэр далайн эргийн ойролцоо гүн нь бол нэг 20-25 метрийн гүнтэй тий. Энэ газруудаас анхны малтлах судалгаануудыг хийгээд байгаа юм байна. Тэгэхээр энэ цаашдаа бол нэлээд олон үйл явдалтай тий одоо шинжлэх ухаан техник технологи хөгжөөд ирэх тусам улам нарийн олон зүйл олдох боломжууд бас гарч ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээ энэ бол өөрөө бас нэг усан онгоц живсэн гэдэг утга санаан дээр мэдээж далайн доор ямар бүтээгдэхүүн илүү их хадгалагдаж үлдэх вэ гэдэг юм байна. Юан гүрний үеийн шаацангууд бол нэлээд алдартай. Дэлхийд ч алдартай. За тэгтэлд энэ шаацсан те тэр язгууртнуудын хэрэгэлдэг байсан зүйлс гэдэг ч юм уу эдгээр зүйлс бас олноороо олдох боломжтой гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол дэлхийн түүхэнд те хамгийн одоо аян дайндах те энэ монголчуудад ингээд галт зэвсэг бас ашиглаж ирсний нэг нотлохоо гэж хэлж болж байгаа. Тэр нь юу гэхээр монголчууд магадгүй судлаачдын үзэж байгаагаар ганцхан тэр галт зэвсэг гэдэг нь тийм их буу шиг биш. Бараг ингээ гар буу шиг ингээ бууддаг буугаш те ийм буугч усан ашигласан байх магадлалтай гэдэг юм таамагнуудыг гаргаад ирдэг.
Мөн эндээс олдсон олон мянган олдвор довтлогооны цар хүрээ тухайн үеийн цэргүүдийн амьдрал, зэвсэглэл, усан онгоцны бүтэц зэргийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн байдаг. Жишээ нь Монголын флотын ихэнх усан онгоц нь гол төлөв Солонгос болон Хятадын усан онгоцны технологиор бүтээгдсэн. Хурдан хөдөлж бага зайд богино хугацаанд маневр хийх боломжтойж шуурганд амархан эвдэрдэг байсныг нь тогтоосон байна. Бас богино хугацаанд олноор нь хийсэн. Дайн болох гэж ингээд солонгосчуудыг чинь завь хий одоо хятадууд өмнөд хятадуудыг чинь бас завь хий гэсэн юм үүрэг даалгавар өгсөн байгаа шүү дээ. Энэ үед бол нөгөө нэг чанарт биш хугацаанд амжуулах га тоонд бас нэлээх их анхаарал тавьдсан учраас хэврэг байсан бах магадaltaа гэдгийг бас судлаачид их ярьдаг. За тэгээ энэ хөлгүүдэд бол ингээ үйлдвэрийн гэмтэл гарсан байх магадaltaа гэсэн бас таамагч яваад байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулах уу. За тэгээ. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Од мөндрийн алтан гишүүд маань та нар маань ажиллаж байна. Тэгэхээр алтан гишүүд гэж ямар хүмүүс болох, за алтан гишүүн хэрхэн болох вэ гэдгийг бас товчхон танилцуулъя. Тэгэхээр шинжлэх ухааны таны мэдгүй Од мөндөр сууг бид одоо эфирт гардгаас бусдаар 30 хэдүүлээ нэг баг хамт талан болоод ажиллаж байна. Тэгэхээр бид жилдээ 1050 хөтөлбөрийг өдөрт 3-ыг 7 хоногт 21 нэвтрүүлгийг та бүхэндээ тогтмол хүргэдэг. За тэгээд энэ нэвтрүүлгийг хийж аах, бэлтгэж аах энэ бүх процесст шинжлэх ухааны таны мэдгүйг түгээн дэлгэрүүлэхэд дэмжиж та бүхэн манаас сэтгэлийн хандвиг өгөөд алтан гишүүн болох бүрэн боломжтой байдгаа. За удахгүй 4 сарын 29-нд Од мөндрийн одоо 2 жилийн ой болох гэж байна. Бид ингэрийн тэмдгийг гардуулна. За тэнд бас алтан гишүүдтэйгээ сайхан уулзалтыг хийдэг байгаа. За тэгээд та хэрвээ алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны Од мөндөр таны мэдхүн сууг гэсэн эзэмшигчтэй IBAN дугаар нь 94000 419 104 518 данс руу гүйлгээний утган дээр нь та Facebook нэр болон утасны дугаараа бичээд 100,000 төгрөг шилжүүлснээр та жилдээ нэг л удаа шилжүүлэх юм. Тэгээд та алтан гишүүн болон манай менежерүүд холбогдоод таныг нэг групп руу оруулна. За тэгэхээр YouTube нэвтрүүлэг орж байгаа хуваараас өөр та одоо бичигдэж байгаа тэр даруйд нь за бэлтгэл байдалтай бүх юмтаа нь за комментээ уншаад бид нар ингээд яг найз нөхөд шиг үе хаягээ ярилцаад за ингээд гоё амьд холбоо үүсгэх бүрэн боломж байдгийн шүү. Гэхдээ хамгийн гол утга санаа нь бол бид шинжлэх ухааны таны мэдхүйг түгээн дэлгэрүүлэхийн ажилд үлсэд л одоо та бас говь нэмрээ оруулах бүрэн боломжтой юм шүү гэдэг юм. За тэгээд 100,000 төгрөг гэдэг бол бидний нэвтрүүлгийг хатаа 100 өрхгүй төгрөгөөр үнэлээд алтан гишүүдээсээ сэтгэлийн дэм авдаг юм байгаа юм шүү. За баярлалаа. Тэгээ манай алтан гишүүд чинь угаасаа яг ингээл бидний үзэж байгаа лайвыг сая өнөөдөр миний бас нэг алдаатай гэдэг хэсгийг хүртэл ингээ анзаараа зогсож байдаг жишээ нь одоо манай энэ хишиг эрдэн гончиг гэдэг жаахан охин байдیں۔ Тэгээ жаахан. За энэ охин битсэн байна л да. Манай үндэсний түүхийн музейд яг энэ олдвруудыг тавьсан байсныг нь вар сэлтийг нь бол харуулсан байсныг нь үзсэн гэж байна. За ингээд алтан гишүүд гэхээр л одоо уралдааны төрөө магна шиг л цээж дүүхийгээд л мөр тэгшрээд л магна тэнийгээл омогшоод л ирдэг дээ гинэ. За тэгэхээр өнөөдөр бол нэг хишиг эрдэн гончиг гэдэг энэ жижигхэн охины тухай онцлоод хэлчихье. За хамгийн сонирхолтой олдвруудын нэг нь бол тоосох байсан байгаа байхгүй. Тоосох. Тий. Хөлөг онгоцон дээр тоосох явж байгаа. За усан онгоцны сэгээс олдсон тоосох нь бол орчин үеийн тоосохноос арай нэмгэн байсан. Судлаачид үүнийг монголчууд хөлөг онгоцон дээрээ дарах хийдэг газартаа, уран дархан хийдэг газартаа эсвэл энэ нь зэвсэг засах зориултай байсан гэж таамагладаг. Зарим эрдэмтэд тоосохыг хятадын одоо цэргүүд эрэг дээр гарсны дараа дайчид ялалт өгөхийг бурхтаас гуйн залбирах сүм барихаар авчирсан гэж үздэг. Хэрвээ сүүлийн хувилбар үнэн бол хятадууд Японд сүм барьж чадсангүй. Үүнд зориулан авчирсан тоосох нь усан онгоцтойгоо хамт далаад живсэн гэдэг. За археологчид уснаас маш олон олдвор олсон ч багахан хэсгийг нь л гаргаж чадсан. Энэний цаад шалтгаан нь нэгдүгürt хөрөнгө мөнгө. Цаг хугацаа нь хязгаартай байсан тул багийнх нь агаарт гараад шууд муудчих, эвдэрчих ийм зүйлийг нь бол тэнд нь үлдээсэн байдаг. Шинжлэх ухааны технологийнхаа хөгжлийг бас хүлээгээд байна Харин чулуу, ваарн эдлэл, зэвсэг, төмөр, модон эдлүүдийг голчлон гаргаж ирсэн. Тэгэхээр Такашимагийн одоо эрэг далайн гүн одоо ч усанд орох музей хിവэрэл байгаа. Тэр одоо олон онгоц хаа нэгтээ далайн гүнд хөвцөр байгаа бол ирж хайх, гаргах, судлах ажил эрдэмтэд хангалттай байна гэж үзэж болж байгаа. Хэдэн зууны туршид бол энийг хийхээс өөр аргагүй байхгүй. Энэ бол өөрөө бас нэгдүгээр нүсэр том ажил байхгүй археологийн хувьд, далайн археолог. Хоёрдугаарт бол бас хоцорнгийн чинь бас 3-4-500 жил судалдаг гэдэгтэй адилхан л үйл явдал. За флотод живсэн шалтгааныг нь бол Япончууд шинжлэх ухааны арга барил ашиглан судалсан байдаг. Жишээлбэл Токиогийн их сургуулийн цаг урч доктор Кио
Ишикази гэдэг хүн 2001 онд хийсэн судалгаагаар 1281 оны 8 дугаар сард Номхон далайн баруун хэсэгт томоохон хар салхи үүсэж энэ Япон руу чиглэсэн байж магадгүйг тогтоосон байна. Тэгэхээр саяны тэр камикази гэдэг бол үнэхээр яг ингээд Монгол одоо усан флоттой Хувлаа хааны усан флотод тохиолдсон гэдгийг нь археологоос гадна өөр зүйлээр баталгаалаад байна. Мөн Осакагийн их сургуулийн далайн геологч Масаки Кимурагийн судалгаагаар Японы эрг орчмын далайн ёроол усны урсгалж флотын суурилд нөлөөсөн байх магадлалтай гэж үздэг. Тэмдгийн эргийн зарим хэсэг ус гүйхэн хад чулуу ихтэй байсан нь усан онгоцнууд суурих нэг шалтгаан болсон байж магадгүй. Салхинд хийслээ одоо хад мөрөглөө бараг титаник шахуулсан болж байгаа байхгүй тийм усан гол гэдэгтэй л адилхан. За нөгөө талаас Солонгос болон Өмнөд Хятадаас хөдөлсөн 2 флот хоорондоо цагаа олж холбоо тогтоож чадсангүй. Флотын удирдлагууд хоорондоо зөрчилдсөн ч суурилд нөлөөсөн гэж зарим төвчд үздэг. Нэг одоо ингээд Хятадаас гарсан нэг агуу удаад байдаг байхгүй. Хар салхины улмаас флотын 90 орчим хувь нь бүрэн сүйдэж, зүүн флотын Жанжин, Ах Така, өмнөд флотын Жанжин, Ван Вэнхүү задгаа далаа руу гарч чадсан цөөн онгоцоор их нутагтаа буцаж эрэгт үлдсэн Монгол, Солонгос, Умард Хятад буюу хан цэргүүдийг Япончууд хороож, өмнөд Хятад буюу хан цэргүүдийг нь олзлон боол болгосон байдаг. Тэгэхээр тэнд бас маш гашуун үйл явдал болсон гэсэн үг байхгүй. Тэр нь юу гэхээр усан онгоцон суурьчихсан байгаа хэдэн усан онгоцуудын саяны одоо нэг усан флотын захирагч нар нь аваад явчихсан иргэдээр үлдсэн. Хоол хүнс одоо бүх юмнасаа хоцорсон тэнд бол өвч үлдчихлээ шүү дээ. Тэнд дайн тулаан хийгээд одоо тэгэл Алтан аймаа өрхөөс гарахгүй болж байгаа энэ үйл явдал байна. За хэдийгээр хоёр дахь товтлогоон бүтлгүйцсэн ч Хувлаа хаан Японыг эзлэх санаагаа мөн л орхисонгүй. 1283-аас 1286 оны хооронд тэр 3 дахь товтлогоонд бэлтгэж усан онгоц, үр тариа, дайштыг бэлтгэсэн. Ингэхдээ бүр одоо нөгөө гэмт хэрэгтнүүдийг хүртэл цэрэг татж байсан гэх сурвалжийн баримтууд бас бий. Гэлээч эцэст нь Хувлаа Вьетнам руу довтлох ажиллагаанд анхаарлаа хандуулад Япон улсыг эзлэх төлөвлөгөөгөө хойш тавьсан. Тэд 1284 онд Вьетнам руу довтлсон боловч амжилт олоогүй. Улмаар 1287 онд дахин давшиж сансандаа хүрээд 1291 онд төвдийг бүрэн иргэшээлд оруулсан байдаг. 1278-аас 1294 онд Хятадын өмнөд хэсэгт орших Тэхмэрийн хаант улс тухайн үеийн энэтхэг Хятадын хойг ойролцоох далайн орнууд өөрөөр хэлбэл Японоос бусад улс орнууд Хувлаа хааны мэдэлд аль хэдийнэ орчихсон байсан. Нийгэм эдийн засгийн хувьд харуул Хувлаан үед анхны одоо цаасан мөнгө хэвлүүлж худалдааны эргэлтэнд оруулж татврын бодлогыг улам боловсронгуй болгож хэрэгжүүлж 1271 онд одон орон судлалын төвийг байгуулсан байсан. Хувлаа хаан мөн бурхны шашныг ихэд мандуулан төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед дорн дахны соёлд үлэмж хувь нэмэр оруулсан олон ажлыг хийсэн байдаг. Тэр үеийн улсын багш хэмээн өргөмжлөгдсөн Пагмалам Лодо Жансангаар дөрвөлжин үсгийг зохиолгож байсан тухай бас гардаг. Гэхдээ нөгөө талаас Хувлааг шүүмжлэх түүний намтрыг гойчлон битсэн дүрслэн харуулсан гэж үзэх түүхчид бас олон байдаг. Түүний хийсэн аян дайнууд үе олон хүнийг амьд хүрсэн. Японы довтлогоо зэрэг эмгэнэлт үйл явдлыг харлаган цусан дуртай хааны үйл гэж шүүмжилсэн удаач байдаг. Одоо хүртэл Монголд Хувлаа хааны энэ дайныг эсэргүүцсэн ер нь бол улс орны төв нийслэлийг одоо Хятадд Бээжинд шилжүүлсэн гэдгийг нь эсэргүүцэх одоо ингээд Монгол орныг ирээдүйд одоо улс төрийн болторл руу одоо удирдах оруулсан гэдэг ч юм уу гэх санаагаар ингэж хэлдэг хамаг байдаг одоо зүйлсийг Хятадд одоо үлдээсэн Хятадын соёлыг улам их дэлгэрүүлсэн гэх мэтлэнгээр янз янзаар ярьж байгаа. Гэтэл энд бол янз янзын бас таамаглууд байл та. Тэр олон хүн амтаа улс орныг хар хором хотоос захираад авах нэгдүгээр хэцүү. Тэр дунд нь орж иж лүн удаан жил захирах ёстой. Тиймдээч монголчууд бас Хятад орон 110 жил оршин тогтносон байх нэг нөхцөл нь бас бүрдэж өгч байгаа. Ер нь бол түүх бол нэг сөрөг болон эерэг үр дагаврууд гэж байдаг За тэрний одоо сөрөг үр дагавар нь бол саяны хэлж байгаа эерэг үр дагавар гэх юм бол энэ мэтлэнгээр өшөө зөндөө олон зүйлүүд байна л да. Хувлаа хааны үед чинь бас өрөнд орныг холбосон торгоны зам бол хамгийн аюулгүй төвшөнд байсан. Мэдээж нэг ил хаант улс, цагаадаан улс, алтан ордны улс энэ чинь өөрөө дэлхийд дахин гэдэг зүйл болоод хувирчиж байгаа. Тэгэхээр эдгээр холбоот улсуудын хооронд бол дэлхийн ямар ч улс орны иргэн хаашаач аялсан чөлөөтэй худалдаа харилцаа бол бүр ил тэр бүхэл Хятад одоо ингээ үйлдвэрлэж байгаа тэр шаазан гэдэг байгаа зүйл шүү дээ. Тэр шаазангийн тэр нарийн элсийг хүртэл Иран улс орноос Иранаас авчирдаг байсан тийм нарийн элс гэж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр бүр хаа ингээд юмнуудыг хооронд нь холилсон
Ер нь бол өрөнд орны соёлыг холбосон гэж үзчих болох юм. Тий. Тэгээ эндгээр соёлууд ч өөр хоорондоо нөлөөлцлөө тий. Нийгмийнхаа соёлынхаа давуу талыг авсан гэх мэтлэнгээр ер нь бол янз янзаар л ингэж ярьдаг тий. За эрдэмтэд судлаачид маань ч гэсэн бас л энэ талаар бас янз янзаар л ярьдаг. Мэдээж тэрийг нь энэ нь зөвөө, тэр нь буруу гэдэг зүйлийг бол хэлхээсээ илүүтэйгээр аль алийг мэдчих хэрэгтэй болчихж байгаа юм. Тийм бааз тий. Тий. За тэгээ Хувлаа хааны байгуулсан Юан гүрэн болвол ер нь бол 110 жил оршин тогтносон. 1260 оноос 1368 он хүртэл тий. За 1370 он хүртэл за байсан гэж бодож байгаа. За ингээд оршин тогтносон бөгөөд одоогийн хятадын мөнгөн тэмдэгт нь энэ яг гүрний нэрээр нэрлэгдэж үлдсэн тохой байдаг тий юан. За Хувлаан төр барих хугацаанд бол зөвхөн одоогийн хятадаар тогтохгүй Төвд, Вьетнам, Вирен, Иран, Орос, Индонез гэх мэтийн тухайн үеийн улс орнуудын тий талыг одоо ингээд талыг нэрхшээлдээ оруулад 1294 оны 2 дугаар сарын 18-нд 78 наснда таалал төгссөн байдаг. За яг энэ мэтлэнгээр ингээд ярих юм бол Хувлаа хааны тэр усан флот тий тэр усан флотод Япон руу явуулсан тэр дайны загтлын агуулга тэр бүхий л одоо тэр дайнд болсон үйл явц гэх мэтлэнгээр ярих юм бол маш олон үйл явдлуудыг дурдж болох. Гэхдээ энэ нь өөрөө маш эмгэнэл төгсгөлтэй тий энэ зүйлийг бас харж болж байгаа. Энэ дээр бас нэг зүйлийг маш сайн ойлгоод авах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр одоо нэг Монгол цэргийн арвтын зохион байгуулалт гэж байгаа тий. За арвтын зохион байгуулалт гэдэг тэр зүгээр одоо энэ яг ингээд топ баримттай биш. Тэ яг албан ёсны судалгаа биш юм шиг боловч зүгээр ингэж харагдаж болно гэсэн утгатай шүү. Энийг нөгөө яг авж гээхийн ухаанаар ойлгохгүй бол саяны энэ Хувлаа хааны 9 болоотод бол Монгол цэргүүд маш цөөн одоо хохирсон гэж үздэг. Яагаад вэ гэхээр Монгол цэргүүд бүгдээрээ одоо нөгөө офицер одоогийнхоор бол офицерүүд цэргийн ноёд байсан. За тухайн үеийн цэрэг засаг захиргааны нэгжээр бол Монгол хүн бол дэлхийн номер 1 хүн байсан байгаа шүү дээ. Нэгт Монгол хүн. Хоёрт бол өнгөт нүдтэн тий. Гуравт бол умарт хятад. Умарт хятад гэдэг тэр нь одоо хядаан, тангууд тий эдэн ингээ ороо авчиж байгаа шалтан улс. За тэгээ хүн амын хамгийн бага доод нэгжинд бол сүн улс буюу өмнөд хятадын хүн ам ордог байсан байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө нэг цэрэг засаг захиргааны 10-ын зохион байгуулалт гэж бодоод үзэх юм бол 10 хүн тутмын тий одоо 10 одоо хойд одоо хятад хүн байлаа гэж үү. Тэр хүний чинь дарга нь монгол хүн байх гэдэг шүү дээ. За тэгвэл гут нь 10 одоо хойд хятадаас ч 10 өмнөд хятад гэж бодоод үзье. Тэгэх юм бол ер нь бол нэг юм 100 одоо бусад улс орны цэрэг байлаа гэхэд тэнд нэг монгол дарга зөвхөн хар ухаанаар тий ингээд бодож болох юм. За энд би нүг миний хэлэх гээд байгаа гол санаа бол монгол цэрэг энд бас тий үе олноороо гэдэг ч юм уу бас нэг тоо баримтнаас ингэж гарч ирдэг. Гэхдээ тэр талаан ёроол дотроос яг нөгөө монгол хийцэн тий монгол цэргийн одоо ингээд жанжны гэх юм уу цэргийн одоо ноёны хувцас хунаар тий илд сэлэм одоо Монголтой холбоотой имэйл, арьс тий одоо ингээд морины одоо тоног хэрэгсэл гих зүйлсүүд бас олдож байдаг. Монгол хийц тий. Монгол хийцтэй. За тэгээ яг тэндээс бол тий яг монгол хийцийн бас монгол цэргийн ноёд, цэргийн жанжтын хувцас хэрэглэл бас олж байгаа байхгүй зэвсэг багаж. Тэр бүхий л одоо морины тоног хэрэгсэл, имэйл тий. За тэгээ энийг болохоор Монгол Улсын их сургуулийн археологийн тэнхим тий Японы одоо ингээд усан флотоос олдсон олдвруудыг харьцуулан судлах ийм судалгааны ажил бас явагдаж байдаг. Энэ нь бол өөрөө юу гэхээр 13 дугаар зууны үеийн тий археологийн дурсгалаар олдсон Монгол одоо тий одоо эд хэрэглэх дүнгууд хувцас хунаар одоо ингээд байж байгаа ш тий хадны оршуулгаар олдсон бүтнээр олдсон дээл хувцас одоо хоёуг дуулга үүнээс гадна багаж зэвсэг цэргийн зэвсэг тий ном сум гэх мэтлэн эдгээр зүйлсүүдийг бас нэг харьцуулан судлах шаардлагатай гэдэг зүйл байгаа. Ер нь бол Японд одоо ингээд энэхүү Монгол цэргийн тий Хувлаа хааны 9 флотоос олдож байгаа эдгээр олдрууд бол цаашаа улмал өргөжөөд улмал одоо ингээд илүү олон зүйл олдох ийм боломжтой энэ сэдвийн тухай өнөөдөр Одмөндөр сувгийн археологийн нууцуд нэвтрүүлгээрээ хүргээд тий энэ хүрээд бидний сав дүүрлээ. Сав маань дурж хугацаа маань дуслаа. За тийм ээ. Хөөмөн сайхан дуустдаг шүү. Юу ялалтай нөгөө зандаах тайд маань тэр очоод музейг нь үзчихлээ гэсэн тэнд одоо жинхэнэ хараад одоо баярлахаар одоо Монгол хийц гэдэг шиг хараад танихаар тийм олдвор музейд байв уу? Байлгүй яг уу. Тэгээ яг юу байлаа? Ингээд нэг ваар савнууд байсан. Тэгээ дээрэс нь яг Монгол цэргийн одоо нэг тий багаж зэвсгнүүд эдгээр зүйлсүүд байгаад байгаа байхгүй хоёуг дуулганы одоо ингээ хилтерхий гэх мэтлэн зүйлүүд ингээ байгаадсан. Тэр музей нь өөрөө жижигхэн бас жижигхэн нэг юм хөөрхөн жижигхэн музей. Тэгээ хамгийн гоё нь яг тэндээ ингээ нэг нэвтрүүлэг хийж явах тэр нэг далаан салхи шуурж гэдэг нэг салхилж байгаа. Тэгээд яа ийм
задгаа том далай тэнгис дотор те нөгөө 900 хүлэг онгоц 4400 хүлэг онгоц гэнгээд төсөөлөд үзэхээр бүр ингээд аймаг гоё агуу болт юм. Харин тиймээс тэгэхээр маш гоё дугаарчлаа баярлалаа. Тэгээ ер нь нөгөө усан айрмын хувьд бас нэлээд томдоо орох юм түүхэндээ бол ийм Дэлхийн түүхэнд бас хамгийн томсон флот Дайны нэг үл. Тэрнээс гадна зандаахын бас тэр нөгөө уйлдаг хэсэг бас айгу бүр ингээд чин сэтгэлээсээ ингээд яаж байгаа байхгүй. Тэгээ би чинь бас нөгөө нэг жоохон өөрийгөө барьчдаг талын хүн болохоор тэр тал дээр нэг арай гайгүй. Зандаа ах уйлаад ганаа маань хоолоон зангираад бид гурав ч хоорондоо тэрвэрлдээ л та боо юм бас. За сонсож байгаа яг энэ зүгээр нэвтрүүлгийн те тэнд нь очиагүй надад бас айгүй огшмор гоё санагдлаа. Дээрээс нь тэр ямар гоё мэрэгэн ухаан байв. Одоо мэдээж тэр Японоор дамжуулаад эзлэх юм бол тэр Сингапур те Филиппин тэр худалдаа 8 бүх юм ингээл дахиад цаашаагаа хөгжөөл нөгөө тамгалдгаараа тамгалаа л явлаа штэ те явах гээд байна. Тэгэхээр маш гоё байлаа. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ шинжлэх ухааны танин мэдхүй од мөндөр суваг археологийн нууцуд нэвтрүүлгийн хашийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос дэлгэнаар хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг таслах он тайм технологи мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллалаа. За нэвтрүүлгийг бэлтгэсэн Америк сургуулийн түүхийн багш Марат хаан танд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.